сайн байцгаана мэнч маань. Тэгэхээр бидний дайсан бол мах цусны биш ээ гэж би маш олон удаа хэлжсэн баг. Тэг ялангуяа бид нар одоо яг ариун байх, аль болох цэвэр байхын тулд юу хийх ёстой вэ гэдэг. Тэгэхээр тэр үнэхээр үгэн дотор амьдрах ёстой. Үгийг үнэхээр нэг тавих ёстой. Тэгээд бурхны үгээс гадна бас мэдлэгтэй байх ёстой. Эцэст нь эзэн дотор ба түүний чадлын агуу хүч дотор бэлчтэн гэсэн. Тэгэхээр үгийг уншихаас гадна үгийг хэрэгжүүлэх байх ёстой. Тэг үгийн нууцыг бас мэддэг байх ёстой. Яаж хэрэглэхээ мэддэг байх ёстой. Тэгээд энд бурхны бүрэн хувь дуулыг өмсөх ёстой. Учир нь бидний тэмцэл бол махан цусны эсрэг биш, харин захирагчд дээрх мэдл, энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэглээ. Түүнээс бүхнийг хийсэн дараа бузар муу өдөрт эсрэгүүцэн бац зогсох чадвартай байхын тулд бурхны бүрэн зэвсгийг ав. Тэгэд бац зогс. Ингэхдээ та нар бэлхүүсээрээ үннийг бүсэлж зөвхт байдлын хуйгийг өмсөд амар тайвны сайн мэдээний бэлэн байдлыг хөлдөө өмс. Энэ бүгд дээр муу нэгний бүх галт зумыг унтрааж чадах итгэлийн бамбаа авралын дуулгыг болон сүнсний сэлэн буюу бурхны үгийг ав. Сүнс дотор цаг үргэлж аливаа залбирал ба гуйлтаараа залбир. Үүний тулд бүх ариун хүмүүсийн төлөө зөвхөрлөхгүй бүх хорлолго гуйлтараа сэргэг бай. Тэр зөвхөн энэ ишлүүдээр би бараг 6 өдөр хичээл заасан байдаг. Тэгэхээр тос бүрд нь яг үнэн гэж юу юм, итгэлийн бамбаа гэж юу юм, авралын дуулга гэж юу вэ гэдэг ойлгох маш чухал. Тэгэхээр одоо 1-5 минутын подкастаар та бүхэн энийг байгуу заана гэж байхгүй. Гэхдээ би та бүхэнд заасан хичээлээсээ товчилж ярьж болно. Эсвэл линкийг та бүгдээ бас тавья гэж бодож байна. Тэгээд хоёр дахь анхаарах зүйл бол авралын дуулга байгаа. Яах аргагүй хамгийн чухал зүйл бол би 2 дугаар Коринтын 15-аас 8-ыг харъя. Бид зүрхээ болон тагтлагаа хамгаалах бол маш чухал. Бид цэцэрхэл болон бурхны мэдлийн эсрэг босгоч альва өндөрлөг зүйлсийг устгаж ямар ч бодол санааг Христийн дуулууртай байдалд олцлуулдаг. Тэг ямар ч бодол санааг ямар ч гэж альва бодол санаа гэж байгаа. Ер нь бол бүх бодол санаа Христийн дуулууртай байдалд олцлуулдаг. Та нарын дуулууртай байдал биелэгдмэц бүх дуулуургүй байдлыг шийдэхэд бид бэлэн байдаг. Бид эзэн дотор дуулууртай байж ич бүх дуулуургүй байдал буюу махан бие ер нь бүх дуулуургүй байдлыг шийдэхэд бид бэлэн байдаг. Та нар юмсыг гадна байдлаар нь хардаг. Хэрэг хэн нэгэн хүн Христийнх мөн гэдэгтээ өөртөө итгэлтэй байдаг бол тэр өөрийнхөө дотор үүнийг дахиж нэг бодож үзэг. Тэр өөрийгөө Христийнх мөн гэдгийн адил бид ч бас мөн. Та нарыг устгахын тулд босгон байгуулахын тулд эзний бидэнд өгсөн эрх мэдлийн талаар би хальт сайхсан ч ичихгүй гэж хэлж. Үнэхээр эзний бидэнд өгсөн эрх мэдлийг хальт сайхсан ч. Тэгээ биднэрт өгсөн тэр эрх мэдлийг мэдээсэй гэж эзэн үнэхээр хүсдэг бөгөөд оюун бодлоо захирах удирдах бол маш чухал. Үнэхээр та сүнсэн дээр амьдрах үед би тархитлагаа бити эргэлээ гэж хэлээгүү. Би жишээлбэл математикийн хүмүүндээ доктор хамгаалсан. Бид энд математикийн хичээл заадаг жишээлбэл би үнэхээр Excel дээр ч юм уу програм бичихтэй эсвэл хүүхдүүдэд хичээл заахтаа тархиа сайн ашигладаг. Бодлого бодох, CV бичих юу гэдгийг та ямар нэгэн бичиг баримт бүрдүүлэхдээ мэдээж тархитлагаа ашиглана. Гэхдээ тархи бодол чинь байнгын завгүй янз бүрийн сөрөг бодлоод бодоод байдаг болвол та сүнсэн дээр бас хангалттай цаг зарцуулахгүй байна. Бас явахгүй алхахгүй байна гэсэн үг. Тэгэхээр та энд итгэгч биш ээ гэж би огт хэлээгүй шүү. Та итгэгч байж болно. Гэхдээ эзэн дотор алхна гэдэг бол бас их өөр зүйл шүү. Зарим хүмүүс ариун сүнсээр дүүрэх үед толгоонд нь ямар ч бодлого болдог. Тэгээ бүр гайхаад эн чи юу болов гэж хэлдэг. Боломжтой. Магадгүй 4-5 жилийн өмнө надад ингэж хэлсэн бол наа чи боломжгүй чи буддийн бясалгал ярьж байна гэж хэлэх байсан баг. Үнэн дээр сүнсэн дээр алхаж явсан эхэлснээс хойш янз бүрийн гомдол, янз бүрийн уурах заарч гисэн байхгүй болдог. Тэр бүхэл тархи толгоо янз бүрийн бодлууд ч өгөхгүй. Чи ингэдэг, тэгдэг гэж шимдэг, шившдэг янз бүрийн бодлууд байхгүй. Чи хинж биш, юу ч чи муухай, чи гологдсон, чи үхэл туарна. Эсвэл чи муу ээж гих бодлуудыг яг үндэ хүнээс байдаггүй. Эсвэл өөрийгөө голсон сэтгэлээс, эсвэл нь чөтгөрөөс. Ерөөсөө л тэр. Тэгээд ч сүнсэн дотор алхаж явах үед аяндаа бузар муугч муу махан бие удирдах эхэлдэг бөгөөд гим нүгэл үлдгэнж багасдаг. Заримдаа хаяа нэг унах тохиол байлгүй яхан хүн юм чинь бүдэрч унах тохиол байна.
тэр үедээ маш хурдан гимшээд л зүгээр болдог. Тэр болгонд чинь бурхан бүдэрт олон чи хөл рүү чинь өшгөлөөд л би чамааг шийтгэн гэж хизээж орилдог хүн биш. Бурхан бол маш өгөөмөр сэтгэлтэй, уурдахтай удаан аав шүү. Тийм болохоор таныг би үнэхээр хамгийн ихэнд авралын дуулгын талаар мэдээсэй гэж хүсэж байна. Авралын дуулга бол гайхамшигтай зүйл шүү. Таны аврал таны аюун ухааныг, майндыг хамгаалдаг, аюун ухааныг хамгаалдаг шүү. Эзэн минь ээ, та энэ бүх хүмүүст авралын дуулгыг мэдүүлж өгөөрэй. Эзэн минь үнний бүсийг мэдүүлж өгөөрэй. Та үнэхээр таны эрх мэдлийг ойлгож мэдэх болтугай. Эзэн бурхан та бүгдтэй хамт байдагт баярлалаа.